Kwon Ji-yeon 1988 оны 8 сарын 18-нд Сөүл хотод төрсөн. Олон хүн амьдралыг 20 наснаас эхэлдэг гэж боддог бол харин тэр 6 настайдаа урлагийн ертөнцид хөл тавьж байсан юм. G-Dragon гэх нэрийг сонсоход үедээ түүний давтагдшгүй амжилтууд, олон жилийн хүч хөдөлмөр, цус хөлс нулимс, солонгос давлгааны бэлэг тэмдэг гэмээр агуу карьер санаанд буун. Авиас чадвар, амжилт, түүний эзлэх байр суурь, нэр хүнд, бусдыг татах, бусдыг араасаа дагуулгах харизма, түүний нэг хэвэнд баригддаггүй зориг санаанууд, өргөлж нэг эргэлхийлэх бүтээлч ирэх чөлөө рүү эрмэлзэн тэрслүү зам. Сая сонсогчдынхоо ор зөвхөн шилдгийг үзүүлэх хүсэлтэй тайзан дээрх гал гарсан үзүүлбэрүүд. Энэ бүхэн түүнд өмнөд Солонгосын хамгийн нэр нөлөө бүхий уран бүтээлч K урсгалын нүүр царай K-pop-ийн хаан гэх тэтмийг зөвлөсөн. Гэвч хамгийн тод гэрэл хамгийн бараан сүдөр тусгадаг гэдгийн адилаар Kwon Ji-yeon-ы амжилтууд үргэлж дартан байгаагүй бид мэднэ. Ямар сайн л өмнөд Солонгосын хамгийн их хүндлэл хүлээсэн ч хамгийн их үзий ядагдсан мегастар гэж яригдах вэ? Үнэн дээр энэ бүх амжилтын ар түүний туулсан зүйлүүдийг жирийн нэгэнд дийлэхэргүй байсан юм. Бараг л яаж амьдрахыг нь эйженсийн зааж амьдрах уу гэдгийг нь олон хэд усны цанаас шийдэг болсон энэ үед хөгжмийн салбарт 24 жилийн турш сайнтай муутай чанагдаад иржээ алдах биш олон үлсгэлэн дайрч буй уран бүтээлчийн талаар энд өгүүлье. 저는 권지영이라고 합니다. 네, 그리고 Түүнийг хүүхэд байгаас эцэг их нь бүжигдүү жүжиглэлт зэрэг олон талын авиасыг нь олж анзаарч авиасаа дэлгэн харуулах олон янзын боломжуудыг хайж байв. Тэрээр 6 настайдаа буюу 1994 онд анх Little Rora хамтлаг сэргэлэн зан цоглог инээд эвлэг хөдөлгөөнөөр дуучин бүжигчнэр хөгжмийн салбарын гараагаа эхлүүлсэн байдаг. Гэвч Little Rora хамтлаг зулсаар зориулсан анхны цомгоо гаргаад удаагүй байхад хамтлагийн гэрээ хөгжмийн студиэс гинтэл дуусгасан юм. Энэ мэдийн сочирдсан 6 настай бяцхан хүү ээжтэй ахиж хизээж дуулахгүй гэж амлаад өөлж яснаа дурсдаг. Маш гинцэн гуниг харамсалт байсан 6 настай энэ хүү ирээдүйд өмнөд Солонгосын хөгжмийн ертөнцийг төлөөлөх нэгэн болно гэж хэн санах вүлээ. Тэр урлагийг орхихыг хүссэн ч урлаг түүнийг орхисонгүй гэлтэй. Kwon Ji-yeon-ы бүжгийн авиасыг SM Entertainment олж харан 5 жилийн гэрээтэйгээр трейни буюу дадлагчигчаар авсан байдаг. 3 дугаар ангид Wu-Tang Clan-ы дуунуудтай анх танилцсанаар хип-хоп рэп урсгалд ухаангууд оруулсан ба энэ үеэс дууны үгээ өөрөө бичиж рэпер болох гараагаа эхлүүлэхээр бэлтгэж байсан юм. Өнөөгийн өмнөд Солонгосын хөгжмийн салбарын акулуудын нэг YG Entertainment 90-ад оны сүүлийн үеэр тэмч нэр хүнтэй байгаад байна. YG бол хип-хоп R&B зэрэг урсгалаар уран бүтээлчдийг бэлтгэдэг агентлаг байсан бөгөөд 13 настай дууны үгээ өөрөө бичиж хөөрхөн үйлчлдэг насандаа аймаг туршлагатай Kwon Ji-yeon-ыг өөрсдөө эсвэсэн нь тэдний хувьд ирээдүйн алтан боломжоо хатгасан явдал байв. G-Dragon YG-тэй гэрээ байгуулсан эхний жилдээ студийн шалыг угааж бусад артистуудын бүжгийн бэлтгэлийн үеэр уух усыг нь зөөж явсан гэдэг. SN5 YG6 гээд нийтдээ 11 жилийн турш бэлтгэгдэж Big Bang хамтлагийн ахлагчийн амаргүй өрөг түнд ногцсон. Хүмүүс Big Bang-ийн анх гарч ирэхэд энэ санаар хүлээж аваагүй гэдгийг сонсогчд нь тэр бүрэн мэддэг байна. Хип-хоп жанр талаасаа pop хөгжмийг хослуулсан тэдний хуурамч их нэр зүйлгсэн ба мөн pop жанр талаасаа ч нэгийн ивэ гэж хүлээж авч байсан юм. Сонирн биш гэж үү? Гэвч G-Dragon-ы үг айн бичиг продюсер эзэн Lies, Харуу My Heaven зэрэг дуунууд нь хийдүүлж хамтлагийн байр суурийг баттгсан гэд болно. Энэ үеийн K-pop-т хамтлагийн ахис дэвшил гацад зогссон үед л гишүүд нь сооло уран бүтээлчин гараагаа эхлүүлдэг байсан бол хамтлаг сооло аль нэг зэрэг авч явж болно гэдгийн жишээг G-Dragon анх удаа үзүүлсэн юм. Бүгд л одоо Big Bang-ийн амжилт гацсан зогссон гэж байсан үе шүү дээ. Удалгүй юу басныг бид бүгдээрээ мэднэ. Big Bang хамтлагийн нэр хүнд ахих тусам G-Dragon-ы соло карьерийг унгаах гэсэн гүтгэлгүүд тухайн үед их л болдог байлаа. 2009 онд соло уран бүтээлж болоход нь түүний Heartbreaker, Butterfly зэрэг дуунуудын аянд Florida-гийн Right Round, Oasis-ийн She's Electric зэрэг бүтээлүүдийн аяг хулгайгаар оруулсан гэх гүтгэлэг эхэлсэн. Тэр жилийнхээ 12 сард анхны соло концерт Олимпик аренад хийх үеэрээ аяны хулгайч их зурглалын эсрэг рэпер Florida-тай хамтран тайзнаар гарсан ба мөн Right Round дууны эрхийг эзэмшдэг студийн хүртэл үүсгэж байхдаа хардтал дуусаагүй. Мөн тоглолтын үеэр Breathe дуугаад болохдоо эмэгтэй бүжигчинтэй тайзан дээр хит задгаа үзүүлбэр үзүүлсэн гэж шүүмжлүүлэн бүр шүүх тавцан руу ч явж шахаж байсан удаа би. Тоглолтыг үзэх үзэгчдийн насны хязгаар 12-оос дээшг заасан сэтгүүлчдийн амны бай болсон юм байлаа л дээ.
Уран бүтээлч хүн хулгайчаараа дуудуулж өөрийн харуулах гэсэн үнцгийг мушгингуй ойлгох ямар л ойлгохтой санагдах вэ? Энэ үед тэрээр дөнгөж 21 настай байсан ба түүнд ар араасаа ирэх үзэн ядалтай ердөөл эхлэн энэ байлаа. 2010-аас 11 оны хооронд Big Bang хамтлаг болон G-Dragon Японы зах зээл рүү анхаарлаа хандуулан Японд аялан тоглолтоо хийж тэнд байх студиутэй хамтран хэд хэдэн дууч хийгээд амьдсан. Харин энэ үедээ G-Dragon-ыг марихуан хэрэглэсэн байж бодсгүй хэрэгээр Сөүлийн прокуророос шалгалтын ажиллагаа эхлүүлсэн юм. Өмнөд Солонгос улсын хар тамхи мансууруулах бодисны эсрэг бодлого хууль ямар чанга гэдгийг бид бүгд мэднэ. Нэр холбогдож хэрэглэсэн тогтоогдсон Солонгос алдарнуудын карьер тэгээл дуус. Урлагаар дамжуул нийгэмд үзүүлэх нөлөө талаас маш чанга тоо. G-Dragon SBS телевизийн Healing Camp-д орох үеэрээ энэ тал хард урдсан байдаг. 2011 оны 5 сард Японд болсон тоглолтын дараах After Party-ны үеэр бүгд их баярлж хөөрсөн байхад нэгэн фэн түүнд зүгээр л цаасан янзур тамхи өгсөн нь нэг төрлийн хар тамхи болж таарсан юм. Юм бодлогоор асаагаа татсан ба биений эвгүй болгож шууд хайсан. Урд нь энэ төрлийн зүйл хэрэгжилж үзээгүй учраас өнөр игэн шалгаагүй. Тэгэхэд би сэрэмжтэй байх ёстой байсан гэж их харамсдаг хэлсэн байдаг. Мэдээж энэ шинжилгээгээр илэрсэн ч тун багаар илэрсэн. Ийхүү хэрэг мөрдөлтийн явцад прокурорын газраас өөрөө өсөж хэрэглээгүй гэсэн шийдвэрээр бүх шалгалтыг зогсоосон юм. Угаасаа шинжилгээнд хэрэгэлсэн гэх хэмжээний их гараагүй тул энэ шийдвэр гарах нь ойлгомжтой байсан биз. Гэвч харамсалтай нь олон нийт дунд угаасаа алдарнууд хар тамхитай орооцолддог гэсэн өмсгөн дүнэлтэр фэнүүдэн түүнээс нөр буруулж маш их шүмжлэлийг авч байсан үе. Ийхүү 2 жил гаруй хугацаанд олон нийтийн өмнө харагдаагүйгээс гадна хэрэг намтал ээж аавындаа очиж сэтгэл санаагаа амраагаад эргэн ажилдаа шамцсан байдаг. 어렵고 2017 он тэр өөрийн жинхэнэ нэрээр нэрлсэн Kwon Ji-young гих 5 дуунаас бүрдсэн жижиг альбомаа цацжээ. Альбомын cover зургийг харахад элэгцэн улаангийн флаш нь бүтэн нэр төрсөн онсоор өдрөө бичсэн байгаа нь энэ дуунууд түүний дотроо удаан тэсэн хувийн бодол, мэдрэмж, утга агуулмжийг илэрхийлнэ гэлтэй. G-Dragon бус Kwon Ji-young-ны талаар л гэсэн үг. 2016 оны Өмнөд Солонгосын улс төрийн байдал өөрийн хувийн орон зай хомигдож буй талаар мөн өөрийг нь алдартай учраас л ойртох гэсэн хүмүүст middle fingers up. Улсынхаа хөгжмийн салбарыг нохоогоор зөрүүлсэн bullshit. Амжилтын өргөлдөө хүрсэн ч ганцаар л сэтгэл готрол нэрвсэн талаарх superstar. Хайртай нэгнийхээ араас битгэрэх untitled. Цомгийн төгсгөл буюу оршуу хямралыг илэрхийлэх divine comedy. Фэнүүд сонсох шүмжлэгчдийн зүгээс цомгийг маш философик сүнслэг дуунууд гэж тодорхойлдог. Цомгийн cover зургийг улаан өнгөөр сонгож төгсгөлийн дуун нэрийг Италийн сууц зохиолч Дантегийн 14-р зуунд бичигдэж дэлхийн утга зохиолын түүхэн дэх хамгийн агуу бүтээлүүдийн нэг Divine Comedy буюу монголоор Тэнгэрлэг төс гэж нэрлэсэн нь зүгээр нэг явдал биш юм. Данте зохиолдоо улаан өнгөөр аюул, хүсэл тэмүүлэл, хүчтэй сэтгэл хөдлөлийг илэрхийлжээ. Яг л G-Dragon энэ цомгийнхоо дуу бүрийн утга агуулгыг илэрхийлсэн мэт. Альва мэрэгжил аль нэг салбарт амьдралын нэгэн хэсгээ холбосон л бол хамгийн сайнтай нь бас адгийн муутай нэгэд бүгдтэй нүр тулах шаардлага гардаг. Big Bang албан ёсоор гарч ирэхээс өмнөх үеийн бэлтгэлийн бичлэгүүд баримтат кинонууд дээр хамтлагийн ахлагч Kwon-ы ууртай зэмлэл ширүүн төрөх маш их харагддаг. Төлөв даруй чимхий гэдгээрээ сонсогчдын хайрыг татдаг түүний ууртай төрхийг одоо харах их л сонир санагдана. Олон жилийн турш YG-га сэтгэл зүй санхүүгийн хувьд хараат байдал. Хөгжмийн зохиол дууны үгээ бичих бүжгийн хөдөлгөөнөө өөртөө найруулах гээд түүний 11 жилийн тасралтгүй бэлтгэл талаар болохгүй гэсэн айдас. Хахир хатуу урлын ертөнцийн эцэс төгсгөлгүй өрсөлдөөнд орох шинэхэн хамтлагийн эхлэлийг тавих. Өөр цайхаас үчийн бүрийн хүртэл зогсолтгүй бэлтгэлийн дараа хулган харах үйлдсэн умуур өрөөнд маргаашийн бэлтгэл үйл тэмүүлнэ. Ганцхан удаа алсан шалтгаараа л YG тэднээс нүүр буруулах байлаа. Гэхдээ тийм зүйл болоогүй гэдгийг бид мэднэ. Kwon ахлагчийн удирдлагад Big Bang босч түүнийг даган YG сүндэрлсэн. YG Big Bang-ийг биш, Big Bang YG-г бүтээсэн гэж янз захиралж өөрийн хамаар хэлж байсан удаатай. Kwon Ji-young анх эхэлж байсан хэцүү үеийн талаар барагтаад хэлж ярьдаггүй ч түүний талаар ам дамжин яригдах түүхүүд оргуу уснаас өөрийн хүчээр бүтээсэн амжилтууд бүгдийг нотлно. Өдгөө 37 настай айдлуудын айдл маань амжилтын хаалгыг татаж бус савж орсон нь төрөлхийн авьяас гэж ойлгоход хэтэрхийн дүрсэн хэрэг. Өөрийн дүрмээ зохион бусдаас тэс өөр байхаар зоригшуулдаг. Хөгжмийн салбарын бусад артистуудаас тусал дэмжиж рол модел гэдгээ баталсан. Ярихын оронд дотроо орших торгон мэдрэмж бүрийг дуугаар бидэнд өгүүлсэн.
цэргийн албааж урлагаас урт хугацаанд завсарласан ч түүний нөлөө огтоос арилаагүйгээр баруун бусд нь үлгэрэлсэн. Нөгөө л харт амхны хэрэгээр цагдаа сэтгүүлч дахин гүтгэхэд цагдаагийн газар руу шалгуул яагаад явж очих бартам. 19 жилийн турш дэлхийд даяар G-Dragon-ы авиас чадвар амжилтыг шагшин магтдаг боловч энэ бүхний ард Kwon Ji-yeon гэх урлаг тайртай жирийн нэг залуугийн итгэл найдвар хүсэл зориг нуугдж байсан юм. Нэгдүгээр үе 2001 онд YG хип-хоп ах нарын нэгдэлтэй хамтран дуулж анхны шагналаа авсан тэрээр K-pop-ын 1-ээс 5 дахь үед тасралтгүй хамтлаг болон соло хөгжмийн нэвтрүүлгээс шагнал хүртсэн цоргон саятлав. Хинч бишээс хэн нэгэн боллоо зогсшгүй тэмүүлсэн хичээл зүтгэл хөдөлмөр. Ахлагч, рэпер, дуучин продюсер, хөгжмийн зохиолч, дизайнер, их сургуулийн профессор G-Dragon. Энэ бол түүний нэрийн хуудас.